одоогийн Монгол Ардын хулсамж ажилласан. Энэ намын эд хөрөнгийг тураан авч хэрэгмөгцөх хүмүүст хохирныг нь төлөв хийстэй. Яагаад одоо тэр хэдэн мянган хүмүүсийн цусаар гараасан цуст ярагсан энэ намыг яагаад өнөөдөр өвгөөс хамгаалаад та нарыг юм ярьдаггүй юм. Түр гэдэг хинээ байгаа юм. Тухайн үед хүмүүсийн ярагаас тэр намыг өнөөдөр ярих ёстой байдаг. Өнөөдөр армад дөрөв ямар хамаагүй. 1908 онд 7 сарын 1-нд Монгол Ардын хулсамтан санжийн баяр засгийн газар барьж байхад 5 хүнийг бодож өснөн төстөн хүмүүсийг соронд ховоргон хорсожтэй. Тэр бол цусты яргамтны бүрэлдэхүүн явуулж байгаа гэж бодож байгаа. Одоо тэр Монгол Ардын хулсамтан Монголын ард түмнээс эсвэлт хуйваагүй. Тийм учраас Монгол Ардын хулсамтан Монгол Ардын намыг бол олон улсын хүний хэм байгуул олон улсын шүүгтүгч үйлс надад босоо хэвээр. Тэр мөчд мэрэгэн хүмүүс уусахгүй яахнаар энэ надад дараагийн энэ надад ахаа татвар хэвээр. Өнөөгийн хөвгүүд бас хатуу хэрэг хэвээр. Хэн тустай дээрээс хэлмэгтэй гэдэг үг нэрөөсөө энийг цустай ярган цустай амлаг тамгыг зөөлрүүлсэн үг. Хэнээс гарсан үг юм байна. Энэ бол цустай амлаг, энэ бол цустай ярган байсан. Монголын мянган хүмүүсийг алсан цустай ярган. Босоо мянган энэ цустай ярган хэлмэгтэй хэлээд байгаа. Тийм биш ээ. Оонес илүү ламдар гэр орон одоо араас нэг хүн байхгүй учраас ламдар одоо өрөөсөө агшигтсан. Өстөө төстөө хүмүүс байна. Жишээ нь би бол барай том байна. Гэтэл манай доктор манай аавыг бол яасан барьж аваад явж ирсэн тэр басаас нэг настай хүнийг буулгад залцгаад хоноо хариулаад явж ирсэн. Намуу хүнээ бариад авч ирсэн. Ачаад явж ирсэн. Ийм мохор цустай яригдсан. Ийм нам одоо улс төрийн эрхийг бумаасандаад өнөөдөр бид нар содоргоосны төлөө худаа юм яриад хариуцлага яриад явж байна. Бусдын дутагдлыг өнөөдөр гараа явж байна. Энэ бол тийм байх ёсгүй. Би тэгж бодож байна. Надад танаа нэгтэй хурц байгаа гэж би бодож байгаа. Би бол Монголын ардчсан холбооны гишүүн. Монголын ардчны хамтаас дэмжижсэн гоо. Би суултыг яригсан намайг олон улсын гагийн зүгтөгч олон улсын одоо хүний эрхийн байгууллагад уцтай гэж хэлдэг. Бид наслаа зогсоолтой. Кампуч 3 жилийн дотор 3 саяхны алж яриасан нам. Энэ намайг бол олон улсын хүний эрхийн байгууллага олон улсын шүүгд өгсөн. Гэтэл Кампучид тэр яригчд тогсоод энэ сард юу гэж ярьж байсан бэхэд бид нар ч олон мянган хүний сутаар гараа болсон. Монгол Ардын хулсамтан хадад холбоотой коммунистад яагаад одоо олон улсын шүүгд өгсөнгүй бэ гэж ингэж барьж байсан шүү дээ.